За энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр би автомашины иргэлийн тухай бичлэг болон тайлбар хийж байгаа. Автомашины ирлээ мань бол автомашиндаа бол зайлшгүй шаардлагатай хэрэгтэй. Бас нэг төхөөрөмж, тоног төхөөрөмж юм. Энэ ирлэнээс болоод ямар нэгэн асуудал байна тийм ээ. Машинд хээр өдөө гадаа явж исэн ч гэсэн одоо машинд ямар нэгэн асуудал болдог. Ганцхан ирлэнээс болоод одоо маш том асуудалд ордог тийм ээ. Манай хүмүүстээ хээр өдөө явж идэг, хуаймтандаа явж идэг. Энэ одоо нэг машин унтарчдаг, хүнээс асуух уу, байх уу гэдэг. Тэгэхээр бас хэрэгтэй тийм. Тэрийг одоо тэгэхээр энэ ирлээ ямар учиртай юм бэ? Ирлээ гэдэг чинь юу юм бэ? Тийм ээ, энийг одоо яаж шалгад юм бэ? Яаж ямар хүү юм бэ гэдэг юм гэдгийг одоо зургийн хэлбэрээр бол автокад дээр би тайлбарлаж өгөх гээд байгаамаа. Ирлээ мань ерөнхийдөө нэг иймэрхүү хэлбэртэй хард дөрвөлжин, заримдаа сэнгэрч байна, заримдаа шаарч байна, ингээд янз янзын хэлбэртэй. Ерөнхийдөө юм дөрвөлжин дөө дээр юм бичгтэй. Энд одоо 24 вольт 40 ампер гэсэнтэй юм бичгтэй байгаа. Ихэвчлэн одоо манай автомашины хэрэглэгч нь 12 вольт гэсэн ирлээнүүдийг хэрэглэж байгаа. Энэ дотоод төв бүтсэн ерөнхийдөө нэг ерөнхийдөө задлахад их амарх энэ хоёр талын энийг ингээд задлчих болно. За нэг иймэрхүү оромог, контактор, зис тэгээд энэ бүрш за иймэрхүү юмнууд байдгийг. Эвчлэн ер нь ирлээ шат тохиолд энэ оромог байна те. Энэ оромог маань хайлаад урсаад шатчихдаг. Энэ оромог бол эсэргүүцлэр хэмждэг. За тэгээд автокад дээр зургийн хэлбэрээр хэдүүлээ тайлбарлал бүр ойлгомжтой байна. Ерөнхийдөө нэг иймэрхүү бүтцэд нь бол ерөнхийдөө иймэрхүү энийг би автокад дээр зурлаа л да. Хүмүүстээ яг ойлгомжтой болгохын тулд бас зургийнхын дагуу ингээд үзүүлэлт ойлгомжтой юм гэж бодлоо. За ерөнхийдөө байдлууд нь за энэ хоёр болохоор ромгийн тэжээлийн хүсвэрийн тэжээлийнх нь холболтын зэвүүд юм байна. За энэ хоёр маань болохоор эхлэл ба одоо ерөнхий хүчний эхлэл ба төгсгөлийн гаралтын холбогчод байна тийм ээ. Клим залгуурууд гэсэн залгуурууд байна тийм. За ерөнхийдөө бүтцэн нэг иймэрхүү. За оромог нь байна. Татаг контакт нь байна. Энэ татаг контакт нь байна. Доторх зөргөвч нь байна. Дээд доод контактууд байна. Холболтууд байна. Оромгийн холболтууд байна. За ерөнхийдөө оромог нь болохоор захлаан эрчим хүчээр ажиллана шүү дээ. Захлаан эрчим хүчээр ажиллана. Захлаан хүчтэй задлахаар индукцийн ажиллах зарчмаар хөдлөх хүч хүүснээр доторх энэ зөргөвчийг одоо энэ контактыг дээш нь доош нь татах маягаар доош нь татна эсвэл түлхэх маягаар хөдөлгөөнд оруулж өгдөг байна. Хөдлөх хүчээр тийм захлаан хөдлөх хүч үүсгдэг байна шүү дээ. За ерөнхийдөө нэг иймэрхүү дотоод бүтцэд нь бол нэг иймэрхүү байгаа. За энэ холболтын утаснууд нь байна. За одоо энэ ингээд хараарай хүмүүс. Энэ ерөнхий хүчний холболтууд нь одоо энэ байна. За ингэж орлоо. Энэ контактаар дамжлаа. Энэ утсаар дамжлаа ингээд гаралт. За оромгийн мань тэжээлийн хоёр залгуур маань энэ шүү дээ. Оромгийн хоёр тэжээл залгуур маань энэ. Энэ цаад нэг оромгийн үзүүр, энэ цаад нэг оромгийн үзүүр байна. За схемэн дээр за ерөнхийдөө схем нэг иймэрхүү байдгийг. Энэ одоо тасалгаа зураастаа дунд манай нөгөө ирлээч нэг шүү дээ. Ирлээ. Ерөнхий схем нь бол иймэрхүү байгаа. Ерөнхий ирлээ минь одоо ингэ. За энэ ирлээ гэж бичсэн байна тийм. За одоо энэ гаралтууд нь болохоор оромгийнх нь тэжээлийн хоёр үзүүр нь байна шүү дээ. Хоёр үзүүр. Тэр хоёр маань одоо хаана энэ дээр үзье тийм. Тэр хоёр маань
Энэ хоёр залгуур байна шүү дээ. Энэ хоёр залгуур тий. За нөгөө нэг хүчний гэж яриад байгаа хүчний тэжээл нь оролтны гаралтны дотроо яг ирлэмэн юм контакттай байна шүү дээ тийм ээ. Цахилгаан соронзон хүчтэй залгасны үүсэн дээр цахилгаан соронзон индукц үсээд индукцийн зарчмаар яг хөдлөх хүч үсээд энэ дотох зүрхвчээ контактаа татаад энэ контакт нь яг нийлсээр энэ контакт нь энэ дээр нийлэхээр одоо яаж игээ когцоо битүүрж юм тийм ээ. Генератор одоо энэ генератор за машинаар бол генератор альтернатор одоо манай монголчууд жанаам гэж сурцсан тийм. Жанаамнаас ирсэн тэжээлийн жанаас ирсэн тэжээлийн их усрыг энд холбосноор энэ свичээр холбосноор энэ гэрлийг тийм ээ ламп энэ гэрлийг асах чадвар нь үүсэж байгаа. Ирлэмээр энэ ямар хуу зарчимтай юм байдаг гэхээр энэ баг хүчтэй одоо энэ компьютер зүйж 5 болчод байж болно тийм ээ баг хүчтэй энэ их хүчлийг одоо хөдлөх залах зарчмаар л одоо энэ ирлэмээр ерхий зарчим нь бол тийм баг хүчлээр их хүчтийг одоо залах үүрэгтэй л тийм л ажиллагаатай ирлэмээр тийм. Би одоо ингээд жоохон махцаж яриад байгаа тийм мэрэгжлийн хэллэгээр ингээд мэрэгжлийн үгээр ярих юм бол одоо манай шин зур суулж байгаа эсвэл одоо манай жолооч нар бас одоо машинтай хүмүүс мань бас сайн мэдэхгүй. Тийм учраас би махчлаад ингээд хүнд ойлгуулахын тулд ингээд арай өөр маягаар мэрэгжлийн бус хэллэгээр ингэж яриад байгаа шүү. Тэрийг сайн манайхан ойлгоорой. За ерөнхий схем нь энэ. За та хэд ингээд би нэг томруулаад та ерөнхий ингээд хараад авчих. За ерөнхий ороод тийм ингээд талхал би түрүүн тайлбарласан. За нэг иймэрхүү. Энэ автокад дээр манай аауд нь ээжүүд нь энэ автокадыг хүүхдүүдийг сайн зааж өгөөрэй. Энэ автокад их гоё штэ. Энэ ингээд тархины тийм ээ инженер одоо ухааныг инженер сэтгүүг одоо айгүй хөгжүүлдэг. Юмыг сэтгэн бодох чадварыг айгүй тийм хурцсаж айгүй тийм гоё тийм програм багхгүй юу? Их гоё програм. Одоо хүүхдүүдээ залуучууд гэсэн энийг сураад ингээд нэг ингээ оролдоод ингээд энтэй ингээд үзчих юм бол их гоё. Одоо энэ бол 2022 оны автокад байгаа. 2004 5 гэж байдیں۔ Гэсэн би мэдгүй. 2004 тэр нь бүр янз бүр амьдрал босгох нэрэ. Их гоё. Тэгэхээр автокад дээр бас ингээд ажиллаж сурчвал гоё юм билээ шүү залуу шүү дээ. Энэс болоо. Би бол нэг сайн чаддаг юм аа. Гэхдээ ямарс ингээд хүнд ойлгуулахаар нэг юм юмуд ингээд зураад байдгийг. Ингээд зураад байдгийг. За автокад руу орчлоо. Ерөнхийдөө нэг иймэрхүү штэ. Иймэрхүү байгаа сээнүүд нь те. Ерөнхийдөө. За энийг би ингээд дахиад нэг харуулах юм. За нэг иймэрхүү ирлэмэн. Одоо энэ автомашинд ч байгаа бүх төрлийн ирлэнүүд байгаа штэ ерөнхийдөө. Тийм ээ? Маш олон төрлийн ирлээ. Би өнөөдөр баг тавчсан маягаар ерөнхий ойлгомжтой маягаар 4 шонтой юм ирлийг автомашин өшөө юу нэ хэрэглэх юм ойлгомжтойгоор ийм их ирлээ ингээд зурж үзүүлж байгаа юм. За зургийн хэлбэрээр тайлбарлаа. Автокад дээр. Тэгэхээр манай жолооч нар бас зарим нь ойлгохгүй ч бодож зарим нь ойлгох чийд магадгүй. Гэтэ бас мэрэгжлийн бус хүмүүст ойлгохоор тайлбарсан гэж бодож байна. Ер нь машин хэрэгтэй хүмүүс нь эрлэгээ шалгачдаг. Галамалч тасарч үгүй юу нэг шалгачдаг. Бас өөртөө дотроо нэг өөртөө тестер дэж явж байдаг тийм. Тиймэрхүү байвал өгөн манай монголчуудаа дөрвөн үлрэлтэй үүл их зөндөө хүүтэн байдаг. Зундаач их шавар шаваатай гэдэг юм нэгэд холын газар тээвэрч хийгээд явж байгаа хүмүүст маань бол хэрэгтэй байх гэж бодож имжлэг хийж байгаамаа. Тэгээд одоо энэ бол нэгдүгээр хэсэг цаашдаа бол хоёрдугаар хэсэгтээ эрлэг яаж шалгах вэ? Ямар төрлийн эрлэгүүд байдаг вэ? Тэднийг одоо ажиллагаа нь яаж ажилдаг вэ гэсэн тийм бичлэгүүдийг бол оруулнаа. Энэ удаадаа бол нэгдүгээр хэсэг орууллаа. За баярлалаа.